Бөөрийн өвчлөөс сэргийлдэг 5 зүйл. За нэгдүгээрт ус байдаг. За бөөр гэдэг эрхтэн юу хийдэг вэ гэхээр бүхэл бүтэн өдрийн турш тасралтгүй ажиллаад бидний биеийн хортой бодисыг шээс болгоод биеэс хөөгд гаргаж идэг ийм эрхтэн. Тэгэхээр бид нар ус уухгүй байх юм бол шээс маань багасаад бидний биеэс шүүгдээд гарах ёстой байсан тэр бохир зүйлүүд маань тундас болоод бөөгнөрөөд тэр чигээрээ бөөрөндөө үлдчихдэг. Тэгэхээр бөөр маань энийг гаргахын тулд илүү их ачаалалтай ажиллах хэрэгтэй болдог. За тэгээд энэ тундас маань энэ чигээр үлдчих юм бол бөөрөнд чулуу үсгээс гадна бөөрийн архаг өвчнөр хүртэл өвжилдэг. Тэгэхээр эрүүл хүн хоногт 1.5-аас 2 литр усыг заавал уух ёстой гэж үздэг. За гэхдээ усыг нэг дор ихээр уухгүй багаар ойрхон уухыг зөвлөдөг. Гэхдээ бөөр ямар нэг байдлаар өвжилж гисэн бөөрийн асуудалтай хүн байх юм бол шингэнийг хязгаарлах тохиолдол байдаг учраас хэрвээ та бөөрийн ямар нэг асуудалтай байх юм бол эмчтэйгээ зөвлөлдөж байж ус уух хэрэгтэй. За хоёрдугаарт blueberry жимс. За энэ жимс бол антиоксидант үйлчилгээтэй антоцианины найрлагатай байдаг. За энэ найрлага маань чөлөөт радикалууд бидний судсыг гэмтээхээс сэргийлж үрвслийг дарангуйлж байдаг ийм үйлчилгээтэй. Тэр тусмаа бөөр гэдэг эрхтэн маань маш нарийн хялгасан судасны бөөгнөрлөөс бүтчихэд учраас одоо энэ чөлөөт радикалууд бидний судсыг гэмтээхээс сэргийлсэн blueberry ч юм уу иймэрхүү жимсүүдийг идэх нь бөөрийн өвчлөөс сэргийлнэ гэсэн судалгаа хүртэл байдаг байгаа. За 3 дугаард алим жимс байна. Алим маань пектин гэдэг усан дуустдаг хүнсний эслэг ихтэй байдаг. За алим маань цуснд сахарыг айжмаар өгсгөж холестериныг бууруулж байдаг. За одоо чихрийн шижин өвчин болон цуснд дах холестерин ихсэх эмгэг маань бөөрөнд муу гэдгийг бид нар бараг бүгдээрээ мэддэг. Тэгэхээр алимны энэ үйлчлэл нь маш чухал хэрэгтэй байх нь байна. За мөн дээрээс нь алим бол банан болон оранжийг бодох юм бол калий агуулмж багтаа байдаг учраас бөөр өвчлөхөөс сэргийлээд хэрглэж байгаа хүмүүст бол ямар нэг байдлаар асуудал байхгүй. Гэхдээ бөөрийн өвчтэй болон бөөрийн архаг дутагдалд орсон хүмүүс жимсийг замбраагүй хэрэглэхийг хязгаарладаг. Яагаад гэхээр калий агуулмж хэтэрхий өндөр байх нь бөөрөнд ачаал өгдөг учраас ураараа хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. За дөрөвдүгээрт яргаа загас ч юм уу, сардина загас ч юм уу, ийм загас загсан бүтээгдэхүүнүүд бөөрийн өвчлөөс сэргийлж байдаг. Яагаад тэгэхээр эдгээр загсан бүтээгдэхүүнүүд маань бидний биед үүсдэггүй омега 3 тосон хүчлийг агуулж байдаг. Эдгээр нь бидний биеийн холестериныг бууруулах, за тэр тусмаа цусан дах тригглицеридыг багасгах, даралтыг тогтворжуулж тархины эсийг хүртэл хамгаалж байдаг. За 5 дугаарт буйцай, цэцэгт байцаа гэх мэт ногоо навчит ургамлууд байдаг. Энэ ногоо навчит ургамлууд маань маш гайхалтай шимт ижилээр баялаг байдаг. Гэхдээ эдгээр ногоо навчит ургамлуудыг бөөрийн үйл ажиллагаа муу, бөөрийн өвчнөөр онцлогдсон хүмүүс эдгээр ногоо навчит ургамлыг эмчээсээ асууж хэрэглэх юм уу, хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Яагаад гэвэл ногоо навчит ургамлд маань калий агуулмж ихтэй байдаг. Тэгэхээр бид нар бөөрийн үйл ажиллагаа муу хэрнээ энэ ногоо навчит ургамлыг байнгын хэрэглээд байх юм бол бидний цуснд калий агуулмж өндөр болно гэсэн үг. Калий хэтэрхий өндөр байна гэдэг чинь бид нар зүрхний хэм алдагдал ч юм уу зүрхэнд эрсдэлтэй учраас ямар нэг бөөрийн өвчлөөр онцлогдчихсан хүн байх юм бол эмчээсээ асууж хэрэглэх хэсгээ шийдэх хэрэгтэй.